Солонгос руу бид хоёр 8 хоногийн хугацаатай явсан байгаа. Гэхдээ аялаж биш, ажиллаар явсан байгаа. Маш богино хугацаанд маш олон ажил амжуулахаар явсан байгаа. За эхний ажил бол мэдээж хэрэг энэ өндөр барилга руу орноо. За яг гэж юм гэхээр охиндоо өгдөг H2 Platinum сүүгний компанитай танилцахаар болсон. Тэгээд танилцахаар болсондоо бүр маш их баяртай, маш их догдолж хүлээж авсан. 안녕하세요. 선배너. Солонгос дахь нүүр царайг Кимтэй хийж үзэж ажилт юм байлаа. За тэгээд Yohanger гэдэг групп байгаа. За энэ групп маань бүр 98 жилийн түүхтэй гэж боддоо. Удахгүй 100 жилийнхаа баярыг хийх гэж байгаа ийм том групп байсан. Монгол ерөнхийдөө төв компани болохоор Yohan Yang ингээд эмээ үйлдвэр байгаа. Тэгээд Солонгост одоо номер 1 хамгийн том үйлдвэр. 그래서 일사님에 대해서 먼저 소개드리도록 하겠습니다. Монгол манай ингээд толгой компани үүсгэн байгуулагч Yohan гэдэг доктор байгаа. Тэрний талаар танилцуулъя. Солонгостой хөшөөр хүртэл баригдсан байд юм байна. Мөн Солонгос хүн болгон нэрийг хэлэхээр таньдаг тийм мундаг хүн байжээ. Нас урахаас өмнө нийгэмдээ бүх хөрөнгөө хандивлаад энэ малгай, таяг, чимдан гуравтайгаа л үлдсэн ийм бас мундаг түүхтэй хүн байсан юм байна шүү. Харин одоо яг H2 Platinum сүү маань ямар сүү юм бэ? Ямар орснаар тагтан бэ гэдгийг хамтдаа сонсож судалцгаая. 3 хүүхэдтэй гэсэн чи юусоо тийг шарахгүй юм. 와, 이거 그럼 다른 거. Компани маань бүр анхнаас нь наа 2 хөрг агуулсан сүүг бараг 40-50 жил судалсан байгаа. 그리고 연구를 했. За тэгээд тэр удаан нэг судалгаа шинжилгээний явцад олж авсан үр дүн юу вэ гэхээр энэ А2 үүрэг гэдэг маань хүүхдийн гизийг өвдөгдөх юм байна гэдэг судалгаа 그래서 기술 특허를. Ерөнхийдөө Австралиас гаралтайсан хүн маань тэгээд дэлхийн ерөнхийдөө маш олон орнд хятад тэгээд одоо Монгол хүртэл Сингапур, Хонконг тэгээд Япон гэдэг ерөнхийдөө Монгол руу хүртэл орсон гэж явж байна. 그래서 저희가 이제 A2를 하는데요. 신질계획에 대해서 энэ хөр зөвхөн А2 үүрэг агуулсан хүмүүсүүд өөр юм байдаг шинжилгээ гарч ирж байгаа. Тэнгүүд эргээд нөгөө үхэр маань нөгөө янз бүрийн байдлаар нөгөө өвчлөлт их амраад одоо жишээ нөгөө ханаа дөр бүрцлаач гэдэг юм үү. Тиймэрхүү өвчнүүдэд их өрөвддөг учраас заавал сард нэг болох юм гэдэг байнгын давтамжтайгаар шинжилгээ явуулдаг гинэ. Нөгөө Австрали, Чинзланд маань өөрсдөө нөгөө засгийн газрын хяналтаа айгүй өндөртэй анханаас одоо нөгөө үхрийн нөгөө тижэл юмд ингээд юу оруулж болохгүй одоо нөгөө хойлогч бодис оруулж болохгүй гэдэг юм үү. Дээрээс нь одоо нөгөө амьтны эрх гэдэг юм өндрөөр хамгаалдаг юм газар байгаа. 그래서 저희는 сахарч гэдэг юм уу тийм юмнаас болоод хүний гиз өвдөж ин гэхээсээ илүүтэйгээр яг одоо энэ нөгөө А2 уурга гэдэг юм чинь байхгүй учраас тэгэж хүний бие нөгөө энэ хүнд нөлөөлдөг байгаа л байна. За тэгэнгүүт энэ дээд талынх нь болохоор нөгөө нэг A2 уургийн бүтэц доод тал нь болохоор ээжийн сүний уургийн бүтэц байгаа байхгүй юу. Тэгээ энэ хоёрыг ингээ харах юм бол уурга дээр ирээд давтсаж байгаас ингээд адилхан бүтэцтэй гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө эхийн сүудээ хамгийн ойрхон бүтэцтэй уурга бол А2 уурга юм аа гэсэн. Тэгэнгүүт уг нь бол глютатионы чинь ялгаралт нь өндөр байх хэвээр. Тэгвэл А2 уурга маань болохоор эргээгээд BCM 7 гэж ялгаралтыг бүр хаачдаг учраас глютатионы маань ялгарал өндөр байна гэсэн үг байна. 이 глютатионы маань болохоор ерөнхийдөө антиоксидантын үүрэг гүйцэтгэдэг. Тэгээд эхлээд стресс ядаргаач гэдэг юм уу тиймэрхүү зүйлтэй бол сайн гэсэн үг байна. 네, 그래서 тэгээд эргээгээд хүний нэг одоо витамин минералын шингэцэд сайн дээрээс нь хүүхдийн нэг хоёр тарих байдаг шүү дээ тий. Баруун зүүн тарихны хөгжилд сайнаар төлөвлөдөг гэсэн үг байна. 일반 우유 대비 2.5. Бүгдийн сүнүүдтэй харьцуулахад глютатионы ялгаралт нь 2.5 дахин илүү өндөр байдаг байна. 네. За эцэст нь гэж хэлэхэд эхийн сүг бол юугаарч орлуушгүй байдгийг шүү. Тийм болохоор ээжнэр минь болж игэл эхийн сүгээрээ мөмөрөө хүүхдээ өсгөхийг хичээгээрээ. Гэхдээ ямар нэгэн байдлаар нэмэлт сүг өгөхөр бол нэмэлт хичээл өгөхөр бол хамгийн сайн нэг сонгон хэрэглэж байгаараа сонгосон бүтээгдэхүүнээ бас судалж шинжилж байгаад хүүхдэд өгж байгаараа гэдгийг би та нартай байн хэлдэг шүү. За тэгээ эхийн сүг бол юугаарч орлуушгүй. H2 Platinum